За юу яцгаанда энэ бичлэг дээр донешноор дамжиж ирсэн асуултууданд хариулнаа. Цүгикүний Мичикадзугийн эсрэг Аказа хэн ялах вэ? За тэгээд Тэнгийн хязгааргүй цайзад орсон бол юу болох байсан бэ? Ийм хоёр асуултын ийм хоёр хүсэлт ирсэн байна. За тэгэхээр энэ хоёрт өөрийнхөө чадхаараа хариулах гад үзнэ. Юуны өмнө донешн хэлгээсэн Ганбаяр Содномж Янцолон Одон Чимэг Нямбаяр нартай баярлаа. Гэхдээ энэ хоёр ямар нэгэн хүсэлт илгээгээгүй байсан. Харин хүсэлт илгээсэн хоёр маань болохоор зэрэг нэрээ оруулаг байсан болохоор гэхдээ бичлэгээ үзэж байгаа бах. Баярлсан шүү. Та нар ч гэсэн хүсвэл донешн явуулаад гүйлгээний утга дээр хийлэг хийх хүссэн бичлэг асуултаа оруулвал заавал бичлэг болгож оруулнаа. За дээд сар 3 эсрэг Цүгикүний Мичикадзу буюу зохиол дээр хамгийн хүчрхэгдэр Цүгикүний Ёричигийн ах. Бидний мэдхээр дээд сарны Кокушибо гэсэн. Кокушибон хүн байх үеийн нэр нь Мичикадзу байхгүй юу? Кокушибо гэвэл бүгд л мэдэн дээ тий. Дээд сарны 1 болсон цагаас хойш нэг ч удаа дээд сар 1 гэдэг цолоосоо бууж байгаагүй. Аказа ч гэсэн өмнө Ирекаорино Киссен буюу байр сууриа солих тулаанд Кокушибог дуудаад ялагдж байсан. Энийг пенбук дээр бичигдсэн байдаг болохоор баттай мэдээлэл шүү заяа. Дээд сарууд байр сууриа ахиулахын тулд өөрөөсөө дээд чөтгөрлөө тулаанд дуудаж болдог. Чөтгөрийг тулаанд дуудаж болдог. Гэхдээ ялагдах юм бол нөгөө чөтгөртөө идүүлдэг. Идэх гэхээс илүү залгих, шингээх гэх юм уу та. Гэхдээ Аказа нэг удаа Кокушибод ялагдчаад байж зохиол дээр амьд байдаг штэ. Тэгэхээр Аказа хэдий ялагдсан ч гэсэн Музан Аказаг Кокушибод залгиулахыг зөвшөөрөөгүй. Эсвэл Кокушибо өөрөө Аказаг амьд үлдээсэн байх магадaltaй. Энэ хоёрын нэг л баг. Пенбук дээр ч гэсэн Кокушибо Аказаг нийлээд үнэлдэг учраас магадгүй амьд үлдээсэн байх. Юутай ч Кокушибо байх үеийн Мичикадзу бол Аказагаас хав илүү байсан тодорхой. Өмнө тулдаад ялсан гэдэг бүр баттай мэдээлэл байгаа учраас тэгвэл хүн байх үедээ Аказаг ялж чадах байсан болов. Энэ бол маш хариулахад хэцүү гэж бодож байна. Яг гэвэл хүн байх үеийн Мичикадзугийн тулааны ямар нэгэн хэсэг зохиол дээр огт гардаггүй. Тийм учраас Мичикадзугийн амьсгалын арга тэмдэг хэлсэн үгнүүдээс нь Мичикадзугийн хүчийг тооцоолж үзье. Мичикадзу нь гэрийнхээ том хүү бөгөөд багтаа амьдардаг байсан гэрийг нь харвал аав нь нэлээд чинээлэг чадварлаг самурай дайчин байсан харагдана. Мөн Мичикадзуд сэлмийн багш байсан бөгөөд багш нь ч гэсэн Мичикадзугийн авьяас чадварыг нэлээд үнэлдэг байсан. Үүнээс харуул төрөлхийн авьяаслаг гэдэг нь харагдана. Мөн сарны амьсгалыг өөрөө зохиосон, тэмдэгэ нээж чадсан. Миний бодлоор сарны амьсгал бол нэрнийхээ дагуу зохиол дээр нарны амьсгалын дараа орох үец хүчрхэг амьсгал гэж бодож байна. Нэмээд хүчрхэг чөтгөр болох үец хүн чөтгөр болохдоо үйл явц нь маш удаан байдаг. Харин Мичикадзу чөтгөр болохын тулд бүхэл бүтэн 3 өдөр зарцуулсан гэдэг байхгүй юу? Тэгэхээр хүн байх үедээ хэр хүчтэй байсан харагдаж байна. Зохиол дээр гардаг хэсгүүдээс харахад хүн чөтгөр болоход бол нэг хугацаа ордог шүү дээ. Ер нь тэр дорой болчтой гэх юм. Жишээ нь Незуко бол Музан шөнө чөтгөр болгосон гэхэд өдөр нь өглөө нь үдээс хойш доо ч юм уу баг үдээс өмнө дөөл чөтгөр болж яг бүрэн хувирдаг шүү дээ. Тэгэхээр 3 өдөр дараалж чөтгөр болох хувирлал нь явагдана гэдэг бол хүн байх үедээ маш хүчрхэг байсан гэсэн үг. Эдгээрээс харахад Мичикадзу бол Ёричийн хажууд хэтэрхий сулдсан ч хүчний хувьд энгийн хашраагаас хав илүү хүчтэй нь харагдаж байна. Тэгэхээр Аказатай хүн үеийн Мичикадзу тулдвал ялах боломж байгаа гэж бодож байна. Сарны амьсгал бол хурд, зай, хүч бүх талдаа маш сайн амьсгал. Дээр нэгээс 6 дугаар хэлбэрүүд маш энгийн сэлмийн урлагийн суур цавчлтууд байдаг. Суур цавчлтууд гэхээр сул мэд санагдаж байгаагүй ч ямар ч тулааны урлагт суур хөдөлгөөнүүд чухал байдаг шүү дээ. Аказа ч гэсэн адилхан тулааны урлагийн замыг алхаж буй нэгний хувьд Мичикадзу их таалагдах нь гацаагүй. Ерөнхийдөө дээд сар бол 3 хашираатай тэнцүү гэж Шинобу хэлдэг. Харин Мичикадзу 3 хашираатай тэнцүү хүч байгаа болов. Миний бодлоор хүн байхдаач тэмдэгэ нээж хэдий нарны амьсгалыг дуурайх гэж чадаагүй ч гэсэн сарны амьсгалыг зохиож сарны амьсгалын 16 хэлбэрийг үүсгэж чадсан сэлэмчин Аказаг ялах боломж байгаа гэж бодоод байгаа байхгүй юу? Гэхдээ толгойг нь таслаач өгөхгүй байх магадлал өндөр. Аказа бол давуу талтай нь яалтчгүй үнэн. Угаасаа Мичикадзугийн чөтгөр болсон шалтгаан хүн чөтгөрөөс илүү болохоор чөтгөр болсон шүү дээ угаасаа өөрөө. Илүү хүчтэй болох боломжтой болохоор. Ер нь тэгээд Ёричи шиг бүр алдаатай хэмжээнд хүчтэй биш л бол ямар ч чөтгөрийн ангуучид дээд сарыг ганцаараа устгахад маш их эрсдэл гарна. Ямар ч чөтгөр илүү давуу талтай. Яг гэвэл нөхөн сэргийн хүч нь амар. Тэгээд дээд сарууд болоод ирэнгүүт бүгд толгойг нь таслаач өгөхгүй байх магадлал маш өндөр болоод ирж байгаа байхгүй. Тэгэхээр ялтчгүй одоо хуваар үнэлэх юм бол Аказан ялах магадлал 60-70-80% болоод явчихна. Гэхдээ Мичикадзугийн чадварыг яг жинхнээр нь мэдэхгүй болохоор яг энэ тэргээ хэлэхэд хэцүү байна. Гэхдээ юутайч сарны амьсгалын ашиглагч гэдээ бодохоор л ер нь бол энгийн ашираагаас хав илүү байсан тодорхой. Дээр нь энэ сэдв дээр сүлд нь нэг юм нэмэхэд Мичикадзу багасаа хүчтэй болох сэлмийн эрдэмээ сайжруулахад маш их улаардаг байсан.
Тийм болохоор самурай болсон ч илүү хүчтэй болох гээд чөтгөрийн ангууч болдог. Чөтгөрийн ангууч байсан шүү Мичикацу бол. Тэгээд тэмдэгэ нээсэн хүн бүр 25-аас хэтэрхүү үхтийг мэдээд илүү удаан амьдарч илүү хүчтэй болох гээд өөрөө чөтгөр болохыг сонгодог. Хүмүүс самурай байсан чөтгөрийн ангууч байгаагүй гэж бодоод идэм байлээ. Мичикацу бол чөтгөрийн ангууч байсан. За тэгээд хүн байх үеийн Кокушибо буюу Мичикацугийн эсрэг Акаца хэн ялах вэ? Та нарын бодлыг бас сонсъё. Харин одоо дараагийнхаа сэдв буюу Үзүй Тэнгийн хязгааргүй цайзад байсан бол юу болох байсан талаар төсөөлцгөөе. Тэгэхээр эхлээд Үзүй Тэнгэний талаар товчхон харцгаая. Тэнгэний биеийн чадамжийн хувьд хашираа дундаач дээд зэргийх. Пен бүгдээр хашираа нар гар барилдахад Тэнгэн 2-т ордог. Харин тесрэлттэй хурдлах чадвараараа Тэнгэн 1-т ордог. Ерөнхийдөө гүйх чадвар юм шиг байгаа юм. Мөн багасаа шинобигийн хуваар бэлтгэгдсэн тул төрөл бүрийн нөхцөлд асан зохицох тэсвэрлэх чадвар нь маш өндөр. Хорны эсрэг дархлаатай гэх мэтэр. Мөн 2 сэлэм ашигладаг. Дууны амьсгалыг өөрөө зохиосон. Маш сайн сонсох чадвартай. Багаар ажиллах, удирдах чадвар нь маш сайн. Тэгээд тулааны IQ маш өндөр гэж тооцоолж байна. Ийм олон давуу талтай хашираа хязгааргүй цайзад байсан бол мэдээж маш том нэмэлт хүч болох байсан бизээ. Гэхдээ шүү. Хязгааргүй цайзын үеийн Тэнгэн нэг нүд нэг гаргүй байгаа штэ. Нэг нүдгүй байснаар харах орчин багасна. Нэг нүдгүй хүний хараа 30-40% харах хүрээнд багасдаг юм билээ. Судалж үзсэн. Тэгээд хамгийн гол нь нэг гаргүй. Нэг гаргүй гэдэг нь яагаад том сул тал болох вэ гэх юм бол яг хөө энгийнээр бодоход нэг гаргүй бол баг тулааны хүч 50% унна штэ. Гэхдээ Тэнгэний хувьд энэ бүр илүү хүнд тусна. Ягаад гэвэл Тэнгэн 2 сэлэм ашигладаг. Тэгээд бүр дууны амьсгалын хэлбэрүүд чинь дандаа 2 сэлмээ ашигласан хэлбэрүүд байдаг байхгүй юу? Ерөнхийдөө хараад байхад. Гэхдээ та нар бас бодож байгаа бах. Нэг гар нэг нүдгүй ч гэсэн Гётаратай ан ман үзээд байсан штэ. Тийм ээ. Гэхдээ тэр бол Фүмэнийг бүрэн болгосон Тэнгэн байсан. Фүмэн гэдэг нь Тэнгэний онцгой чадвар бөгөөд өрсөлдөгчийнхөө бүх хөдөлгөөний техникийг хөгжмийн нот болгон уншиж ерөнхийдөө бүрэн контроллох боломжтой арга гэсэн үг. Гэхдээ бэлэн болтлоо маш их хугацаа шаарддаг. Энгийнээр бол өрсөлдөгчийнхөө бүх техник аргыг мэдснийхаа дараа тэдгээрийг бүгдийг нэгтгэхэд өрсөлдөгчөө бүрэн илүүрэх боломжтой арга байхгүй юу? Харин Фүмэнийг бэлэн болгоогүй үеийн Тэнгэн Гётароогоос арай жоохон сул байдаг штэ. Яг уу хорцсон байсан л да. Юу тааж эцсийн бүлэгтээ Тэнгэн нэг гар нэг нүдгүй болохоор нилээд дороодсон байгаа гэсэн үг. Домогийн эсрэг тулаанд Тэнгэн хязгааргүй цайзад унаад Шинобутай хамтаар Домотой таарвал Шинобу амьд гарах байсан болов. Миний бодлоор ер нь хэцүү л болов да. Шинобу Тэнгэн 2 Домотой тулдлаач гэсэн тал хүчээ алдсан Тэнгэн тэгээд Шинобу 2 Домог ялахгүй л гэж би бодож байна. Яг нь 2 хүн байгаа учраас Иноске болон Канао гэртэл тиссэн ч ямар ч хордоогүй байгаа Домо бол илүү давуу талтай. Муугаар бодоход дөрүүлээ алуулах эрсдэлтэй. Яг нь дөрүлэнгийн алсны дараа Шинобуг залгаад Домо хордож магадгүй. Гэхдээ Домог хордсон үед толгойг нь таслах хүн хэрэгтэй. Тийм хүн байхгүй бол Домо нөхөн сэргэж чинь. Гэхдээ Шинобуг өхүүлэлгүй ялах боломж байгаа гэвэл Иноске Шинобу Канао Тэнгэн 4 тооны илүүгээ ашиглан Домон бүх техникийг ашиглуулж үүний дараа Тэнгэн Фүмэнийг бүрэн болгоод бусдыгаа удирдангаа Домог ялах боломж байж магад. Харин Аказагийн эсрэг тулаанд Тэнгэн таарах юм бол Танжиро Гию 2 дээр нэмэгдээд Тэнгэн ерөнхийдөө Аказаг ялах нь адилхан байх байхаа. Тэнгэн нэмэгдснээр Гию Танжиро 2 хүн чарах авалгүйгээр Аказаг ялах магадлал өндөр болно. Харин Кокушибогийн эсрэг тулаанд Тэнгэн нэгдвэл Муичиро Гения зэрэг тулаанд амь өргөдсөн хүмүүсийг аврах боломж үүсч магадгүй. Энэ тулаанд ч гэсэн Кокушибон сарны амьсгалыг бүгдийг нь хэрэглүүлж Тэнгэн Фүмэнийг боловсруулж чадвал илүү бага хохирлоор Кокушибог ялах боломж байж магадгүй. Гэхдээ Кокушибогийн өөдөөс ерөнхийдөө маш их хүчээ алдсан Тэнгэн нэмэгдлээгээд нийх нөхцөл байдал өөрчлөгдөхгүй ч үж магадгүй. Гэхдээ Тэнгэн шууд Кокушиботой толдож хүн чарах авалгүйгээр тусламж маягаар тулаанд шууд утгаараа оролцсолгүй. Ерөнхийдөө байдлыг ажиглаж Кокушибогийн бүх техникийг мэдснийхаа дараа Фүмэнийг боловсруулад тэгээд бусдаагаа хамтран Кокушибо руу дайрах юм бол илүү ялах магадлал нэмэгдэх баг. Бүхэл тулаанд Тэнгэн өөрийнхөө хурд болон багаар ажиллах чадвараа ашиглан спорт маягийн үргээр л оролцох байсан болоо да. Нэг гар нэг нүдгүй учраас энэ л илүү үр дүнтэй. Тулааны ихэнх хэсэгт ажиглалт хийж туслангаа өрсөлдөгчийнхөө техникүүдийг ойлгосныхоо дараа Фүмэнийг хэрэглэж тулдах. Фүмэн бол өөрөөсөө илүү хүчтэй өрсөлдөгчийн эсрэг ч гэсэн хангалттай тулдах боломжтой тун хэрэгтэй хүчтэй арга. Тэгэхээр бусдаагаа хамтрах юм бол Тэнгэн маш их хэрэг болох ч гэлээ. Ганцаараа аль нэг дээд цартай таарах юм бол ялцчгүй ялагдж л таарна. За миний бодлоор ийм л байна. Та нар бас санал бодлоо хуваалцаарай. Мөн хандив илгээгээд гүйлгээний утга дээр хийлэгхийг хүссэн бичлэгний санаа болон асуулт зэрэг бичих юм бол энэ маягаар бичлэг болгоод оруулнаа. Амархан энгийн асуултуудад бол комент хэсэгт шууд хариулаад явждаг. Нэрээ энэ донешн авч асуултанд хариулж байгаа видеонуудаа тусна плейлист үүсгээд цовруул болгоё гэж бодож байгаа. Үзэгчдийн хүсэлтээр идэх гэдэг ч юм уу те зүрхтэй нэр өгөөд. За юу тааж тэгээд иймэрхүүл байна. Алдаа бол олон байгаа мэдээж. Учир нь ердөө миний төсөөлөл.
Мэгэгтэй аль болох логик талаас нь тэгээ судалгаа хийж байгаа төсөөлөхийг хичээдэг. Үздэг хэд мэн бол бас мэдэх бах те анаас. За тэгээд токсик юм бичихгүйгээр хараахгүйгээр зүгээр сайхан санал төсөөллөө бичээрэй. Тэгээд бичлэг маань энэ хүрээ дуусж гин. Дараагийн бичлэгээр уулзлаа баяртай. Subscribe хийхээ мартаа. Ингээд баг 20,000 subscribe хүрч гин. Та бүхэндээ маш их баярлалаа. За, жана.